За өнөөдрийн минь төргий тэгээд ажилдаа явж байна. Удаан хугацааны туршид чөлөөтэй ийм байдлаас болоод тэгээд өнөөдөр аяга гоё явж байна. Тэгээд баяр хөөртэй байна. Ягаад гэхээр удаага имлэг аваад тэгээд гэрээ одоо юунд ороод гэх юм уу. Гам бариад юм уу хатл гэрээ юу гэж хэлдэг. Тэгээд гам барьсан учраас гэртээ байх шаардлага үүссэн. Одоо явж байна. Тэгээд өнөөдөр бас яг ажил руугаа явахаас өмнө би яг имлэг орох чинь. Тэгээд имлэг руу ороод үзүүлээд тэгчгээд ажил руу орно. Тэгээд баталгаа авсан ч гоё шүү дээ. Наад хөлөө их юусоо даалгаж болохгүй. Учраас ямар ч гэсэн ойрхон газар алхахад явж байна. Хоол ирсэн. Би чинь маш их алхдаг юм байна. Тэгээд одоо алхахыг чамаагүй алхаад ирсэн болохгүй байгаа. Тэгэхээр алхаад тэгээд явандаа ер нь бол ингээ боо хэлж байгаа тэгээд хэмнэлд ороод явчихнаа. Тэгэхээр ер нь бол хайцсангүй зүгээр. Тийм байна. За ингээ гайхалтай хөлөө хэлж байна. Эйгөө заяа би ингээд нэг юм хэлээ. Юу гэвэл штэ энд ингээ ямар ч хүн байхгүй. Ингээ ил хөл би ингээ зүгээр ганцаараа юм юунд ингээд үлдсэн юм шиг ингээд айгуу тийм мэдрэмж төрж байна. Ямар ч хүнгүй юм зүгээр хотод юм байгаа мэдрэмж. Юм бүр ингээ гайхалтай ч байх бас лэвгүүл юм байна. Энд тэнд ингээл зүгээр юм дуграал эйгөө тэг ямар ч хүн байхгүй ингээ явж байна. Эйгөө хацтай бүр ямар ч хүн байхгүй гэж боддоо. Ягаад гэвэл энэ ч дөнгөжтэй өглөө болж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол би ажил руугаа явж байгаа. Гэхдээ ажил руугаа хамгийн гол нь явахтай яаж байгаагүй л имлэг ороод явах хэрэгтэй байгаа. Тэгээ энэ бүр нэг амар эвгүй нэг юм харуулъя уучлаарай энэ хардаа. Бүр ингээд яг юу гэж хэлэх вэ? Нэг би ерөөсөй ойлгохгүй. Ямарсаа ч ингээд бүх юм ингээд хайчаал ингээд алга болцсон юм шиг яг юм мэдрэмж тэхүү за тэгсэн ч тэндээс цар ганц нэг хүн гарч ирж. За нэг иймэрхүү байна. Тэгээд энэ влог маань та бүхэнд таалагдсан гэдэгт найдаж байна. Тэгээд би одоо хамгийн гол нөгөө айцаа айгуу гоё юм. Ялан дээлхийн тулд имшлэг гэдэг байна. За ийм байна да унаа. Тэгээ ингээ бас харуулж байна. Ямар ч юм байхгүй. Тэгээ сая та бүхэн харсан. Айгуу. Тэр хэсэгтэр очиод төр суудаг юм уу? Яасан гэж ингээд бүх юм ингээд нөгөө нэг яарад сандраад ингээд хай явцсан. Нэг бол одоо юу гэдэг хүүд ингээд нэг дээшгээ ингээд өргөгдөд нэг тийм юунууд байдаг штеп. Зөвгөнлөлт кино яг зөвгөнлөлт тийм зүйлүүд байдаг. Яг тэрэн шиг ингээд харах юм бол ерөөсөө ингээд бүх юм ингээд хартаа хоолоо идчихсэн ингээд алга болцсон. Хүмүүс ингээд айцсан бүү мэдгээд яг тэрэн шиг ингээд нэг ийм дүр зураг байна. Энэ хэсэгтэр төр суучээ. Юм нь бол үнэхээр гоё юм аа. Миний хүснээрээ жоохон зураг. За ер нь эндээс юм гараад ирлээ. Дэвүүл юм. За юм байна да манайхан тэгээд бичлээ оруулчин. Тэгээд тайд мод гоё. Ороод subscribe дарахаа битгий мартаарай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Bye. За China руу бас очсон байт юм аа. Russia руу бол очсон байт юм аа. Очоогүй Индиа руу очоогүй. Индиа руу очно гэж бодож байна. Тэгээд Канада руу бас очно.
Итали руу бас очноо. За тэгээд за бүр үнэхээр Арабын Эмират руу бүр маш хурдан очимоор байгаа. За тэгээд Japan руу бол очно. За тийм Швейцарланд руу бас очно. За тэгээд Ингланд руу очно. За тэгээд Japanese bowl. Тэгээд саяных юу өнгөрч тийм Ингланд руу Лондон руу очно, Сингапур руу очно, Кореа руу очно, Спейн руу очно. За USA руу очно. Тэгээд Австрали руу очно. Өдрөө жижиг хүмүүс чинь зайгаа Тайланд руу очно. Гэтэ Тайланд руу би бас бодож байгаа. Очихгүй шир магадгүй. Гэтэ яг очно. Туркээр бол очиж ирсэн. Гэтэ одоо бол Бурса, Измир лөө өөр хотууд руу очихыг хүсэж байгаа. Стамбулаас өөр хот руу. Гэхдээ мэдээж гэтэ Стамбулаар бол байна. Гоё. За Египт руу бүр үнэхээр очив. Германы руу очив. Мерцел руу бас очив. Франц руу бас очив. Австрали. Иймэрхүү. За ингэж. Одоо энэ үед гайгүй хүмүүс явж байна. За ингэж. Бай. Намакараре. Бичлэг хийх болох аюу гоё. Ер нь бол бичлэг хийгээл мэдрэх гоё байдаг. Тэр би нэг сүүлхийг юм үг хэлээд байгаа юм гэдэг аюу санаа. Сайн ч яг уу нэг талаараа үнэн бөгөөд тийм нэг үг тэрний үгийг л өөрөөр хэлбэл амаас гарсан яад үгүй хүн ингээд үлдэх үедээ хэцүү байх үедээ аюу боддгийм билээ. Тэгээд өхлийн талаар хүртэл боддог. Тэгээд юу гэж яасан гэхээр хэлж байгаа юм гэхээр амьд байгаагаа мэдэрч байна гэж. Тэгээд надад тэр үг нь илүү ингээд хүч өгөхөөс илүү одоо юу гэдэг нь тэг яг нөө тэрийг ингээд мэдэрч байгаа болохоор гэдэг энэ хугацаагаа аюу үнцэнтэй гэж үзээд байгаа байхгүй. Тийм байгаа. Окей. За би тэгээд энэ бичлэгийг дуусгая. Над руу задлах байгаа дуудлага өгч болохоор. Окей. Тэгээд дахиад үргэлжлүүлнэ яг энийг би тэгээд яагаад ямар зүйл болсон те тэр талаараа бас бичлэг ер нь бол оруулах гэж бодож байгаа. Тэгэхээр ямар ч хэлсэн амьд байгаагаа мэдэрч гин гэдэг үнэхээр гайхалтай. Тэгээд зөвхөн мэдрэх биш бүр ингээд амьсгалаад амьдрж гинэ гэдэг нь үнэхээр гайхалтай шүү.